За нийслэлийн хэмжээнд 8-9 цагийн хооронд нийт ослын 71% нь гардаг гэх судалгаа бий. Ингэхдээ нэг ослоос шалтгаалж замын үлгэн дунджаар 40 орчим минут сааддаг байна. Тэгвэл цагдаа нар аливаа дуудлагад очихдоо скутер, сурон дугаа ашигласнаар хүлээгдлийн хугацаа 2-3 дахин багасжээ. Чи байж байгаа буцаа өрөөд за. Одоо ингээд та нэг ийм дуудлаган дээр хэр удаж байна? Одоо энэ дээр ингээл бараг л худалчид 30-40 минут болж та тий. Энэ эзэнгүй болохоор ер нь бол ослыг үнцгийн шалтгаан нь танах байхгүй. Яг нь зам үлгэн дөрмөл төрөөнө боруулчиход байгаа болохоос үнцгийн шалтгаан тийм шүү дээ. Зогсож байгаа машин тийм. Гэ зогсож байгаа чинь зогсол биш аахгүй. Зөөрөлт нь давхарлаад ингээд юм шүү дээ. Өмнөдөө тавтаа. Тэгээ одоо эдгээр чи ийм нөхцөл байдал чинь ингээд ийм юм болж байгаа шүү дээ. 5-10 минутанд яваад очихчоор эргэж жолооч нар ямар хурдан өрөөд ирээ сая хэд би одоо энд гарсан ослон дээр ихт чинь 8 минутанд тэр өрөөд ирж байгаа байхгүй. Тэгээ уцаар арай л хурж ирээд ингээд ямар хурдан өрөөд ирээгээд тэгэнгүүт скутертэйгээд энэ ямар хөөрх юм бэ гэл хэдэн минут явдаг. Баярбат 6 дахь жилдээ замын цагдаагаар ажиллаж байгаа. Өмнө нь дуудлаганд очихдоо 30-аас 40 минутыг зарцуулдаг байсан бол скутертэй болсноор 5-аас 8 минутыг зарцуулах болжээ. Өдөрт 10-аас 15 дуудлагын мөрөөр асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа талаараа ярьлаа. Төв замаар бол одоо нэг баруун гарын дүрмээр ажиллаж. Тийм баруун гарын бид аль боломжтой явах юмтайгаар л явж байгаа тийм. Ер нь бол тэгээ баруун гарын нэг баруун талаар шахаал тэгэл явж байгаа. За бидний энэ одоо дуудлага мэдээлэлд очинд шаардлагатай юм нүдгэл энэ цүнхэнд төр юу байдгүй гэхээр за одоо бидний нөгөө хэрэгэлдэг энэ зохицуулагч нэг тохиор мод маань байж байна. Бид нар шаардлагатай энэ нөгөө хөдөлгөөнө хаана байрна те энэ байж байна. За дараагийн ээлжинд хөдөлгөөр ээлжинд юу гэхээр бидний дуудлага мэдээлэл хүлээж авдаг одоо ийм тап тийм дуудлага мэдээлэл хүлээж авдаг энэ тап байж байна. Энийгээр одоо ингээд бид нар хаанаас хитэн цагт ямар дуудлага тээврийн цагтыг албас хариуц нутаг дэвсгэрээр нь одоо явуулдаг хоорондоо харилцдаг гар станц манайж энийгээр одоо хаана ямар осол болсон бэ те ойрхон постны цагдаа магдаа маань одоо жишээл үүрэг гүйцэтгэгч цагдаа маань миний баруун зүүн урд талд ийм осол гарлаа гэд хариуцсан бүсрүүгээ мэдээлдэг төрүүлж хамгийн нэгдүгээр мэдээлдэг. Тэгээд дараагаар нь нөгөө хаана ямар байршилд хэдэн цаг хэдэн минутад дуудлага мэдээлэл болсон бэ ямар маркийн ямар машин бэ гэсэн одоо энэ дээр үлэг юм үйлдэнэ гэсэн. Тий. Дуудлага мэдээлэлтэй үйлдээд ингээд явна гэсэн ингээд өдрөөр нонс өдөртөг бид нэр одоо гар тэмдэглэлээ нэвтрээ гэсэн гар зэрэг. За энэ болохоор мэдээ бидрээ бол. За энэ дээр бидний гол хэрэглэх юм болох нэг метр маань байж байгаа тийм хэмжээт хэдэг метр маань байж байгаа тийм. Замын өргөн хаанаас А цэгээс B зүгтаад ийм метр. Ийм л юм хэрэгтэй ерөөсөө тий. Тэг хэрэгтэй дандаа ийм л юм байж байгаа гэсэн станц. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өдөрт 60-аас 70 дуудлага мэдээлэл бүртгэгддэг байна. Ингээд нэг ээлжинд 14 албан хаагч үүрэг гүйцэтгэдэг бол 8 скутер нэг сурааныг дундаа ашигладаг байгаа юм а. Жолооч нарын хувьд ч дуудлага өгсөн дайрууд түргэн шуурхаа ирсэн цагдаа нарт сайшаалтаа хандах hulжээ. Мөн авцамаар скутертэй орчих үед нь зам тавьж өгөх гэх мэт эрэг хандлагатай болсон гэд олон өөрчлөлт гарчээ.